Үзэхээр чи дандаа л гэртээ би хоолоо хийгээ цайхан диван дээрээ сумар чи одоо үгүй юм уу хайш. Үгүй хамгийн гол нь бүтэнсэн өдөр чинь бас хүмүүс чинь гэртээ амрах гэж идэг байхгүй юу? Кино мино дараад болоо л да. Надад бусад өдөр ерөөсөө зав байхгүй. Ингээд дандаа би нөхөртөө кино үзэхээр ерөөсөө би нөхөртөө кино үзэж чадахгүй байна заяа. За мэдгүй ямар ч гэртээ би амармаар. Зайцсан юм аа. Сэтгэлийн төлөөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчтэй. Айгуу гоё хөгжилтэй сүршээ төлөө авлаа. Тэгээд манай Монголын одоо хосууд маань те бас л нийтлэг байдаг. Тийм нийтлэг байдаг зүйлүүдийг харуулахыг хүссэн юм аа. Тэгээд бидний ярилж байгаа сэдв бол бид хоёр заяаны хосууд мөн болов уу гэсэн энэ хүү бас те айгуу бас амьдралд айгуу чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бодож байна. Альва нэгэн ханаа сонгохоос өмнө те энэ асуултыг өөртөө тавьдаг баха. Энэ хүнээс илүү хүн надад таарлах болов. Аль эсвэл би энэ хүнтэй те энэ хүн яг миний хань байж чадах хүн болов гэсэн одоо бас айгүй л одоо чухал асуулт гэж би одоо бодож энэ хүн нэвтрүүлэг хийсэн байгаа. Тэгэхээр сэтгэлийн төлөв нэвтрүүлэг маань бол үргэлжилсээр байгаа. Бидний ярьж байгаа сэдв бол 3 дахь шинж тэмдэг байгаа. Энэ 3 дахь шинж тэмдэг бол таярт адилхан зүйл хэрэг байдаг бай. Аль болох заавал бүр хоёр өөр хүн юм чинь мэдээж те амраа нэг байна. Альмаа нэг байна те. Тэгэхээр гэхдээ одоо юу гэдэг юм бас амьдралынх нь те баг зэрэг ч гэсэн зүйлүүд хийдэг зүйл аль эсвэл одоо үзэл бодол санаа те нэг байх юм бол тухайн хоёр хүний харьцаа ирээдүйтэй урт хугацааны одоо юу гэдэг бас үргэлжлэх тийм бололцоо байгаа юм шүү гэсэн одоо энэ утгыг агуулдаг байгаа. Амьдралын дадал зуршил гэж байдаг шүү дээ. Магадгүй амралтын өдрийг одоо яг нэгэн янзын хэм маягаар өнгөрөх хүсэлтэй. Магадгүй хоёр биендээ хоёулахында одоо цагаа зориулаад магадгүй гэртээ байхыг хүсдэг залуу хосууд мэдээж зөндөл байгаа. Тэгэхэд түрүүний бидний үзсэн сюжет дээр гардаг шиг нэг нь би сакс холмоор байна хоёулаа хамт сакс тоглоё л доо. Яахан би орой манай найзын пари дээр очил л доо. Гэх жишээний одоо ингээд үзэл бодлоо маш жижиг бас тий одоо амралтынхаа өдөр яаж өнгөрөөнө гэдэг бол бас амьдралын нэг чухал хэсэг шүү дээ. 7 хоногийн 2 өдөр шүү дээ үзэгчтэй. Тийм байх уу? За тэгэхээр ямар ч байсан таярт ижилхэн зүйл хэрэг байдаг вэ гэсэн сюжетийн одоо сөрөг хамтлагыг хүлээн авлаа. Харин тэгэхээр одоо яг адилхан зүйл байдаг хосод амьдрал дээр магадгүй жижигхэн амралтын өдрийн асуудал дээр хэрхэн яаж ханддгийг бүгдээ одоо үзцгээе. Манай нэр харин би яг мартчихжээ. Sorry чи юу гэж хэлчихсэн. Гэхдээ манайхан байгууллагаараа сакс тоглоно гэсэн юм аа. Тийм үү яар гоё юм би. Хөш. Тэ болгоно инээ тэр сакс нь? Хагасууд дээр саксын тэмцээнд болно шүү дээ. Яар гоё юм би. Би тоглоно. Болно шүү дээ бас болно. Үгүй танаа нэг байгууллагын бас эмэгтэйчүүд гэж байгаа юм шүү дээ. Байжгаа. Тэд нар ч бас эрэгтэйчүүд нэмэгтэйчүүдийг тоглоно гэсэн. Гэтэ гайгүй. Тийм үү. За тэгвэл нэрээ oh my gosh би дөнгөж сая санчлаа хагасын өдөр нь шүү дээ. Нөгөө нэг бит хоёрын нэг Вашингтон сурж исэн нөгөө нэг оюутнуудын цуглаан уулзалт болчихсон шүү дээ. Яалаа да нөгөө имэйл явуулчихсан шүү дээ. Тэр нэр яа яах вэ? Харин тийм ээ. Цаадаас тийм ярих байх та. Хоёлыг хэлчихөө тийм. Тих юм уу? Болох юм уу? Амар сакс тогломоор байна. Хөшөө нөгөө нэг одоо ч нөгөө юу NBA-ийн плей-офф болж байгаа шүү дээ. Харин хоёлаа бүтэнсээ өдөр тэрийг үзэнгээ. Яа, тэгэл та бас болж штэ. Хөшөө хараа. Гой цоо хийж өгөө шүү. За харин бүх ногоонуудыг халслал бэлдээд амар гой заа юу. Тэг бүгд нь хийгээд чи бүгдийг хийчих юм уу? Яа, бүгд тэрс хамраа идэх үү? Баярлаа. Тийм та. Хөшөө тэг бүтэнсээ өдөр юу аашгүй. Ерөөсөө гадуур матур гарахгүй шүү заа юу хараа. Тийм үү. Сайхан гэртээ амраал. Өстө хоолоо хийж идэл, плей-офф үзэл. Тэ? За окей. За тэгэхээр үзэгчтэй бидний сая хүлээж авсан бичлэг маань бол бидний өнөөдрийн сэдвийн 3 дахь шинж тэмдэг буюу
Бид хоёр адилхан зүйл хийх байдаг бай. Аль болох их адилхан зүйлүүд байх талаас нь үзүүлсэн байгаа. Тэгэхээр манай одоо найз залуугийн би бит хоёрын нэг нөхдөй юм аа гэсэн энэ хүү одоо түгээмэл бас тийм манай хүмүүсийн доо ингээ хүлийн зөвшөөрөгдсөн одоо ийм юу штэ тий. Энийг бол одоо бас няцаах байдлаар энэ хүү сюжетийг бэлдсэн байгаа. Тэгэхээр саяны сюжетээр бол айгүй тодорхой байлаа штэ тий. Ойлгомжтой. Хоёулаа бүтэн сая өдрийг өнгөрөөх арга нь бол нэг байгаа. Сайхан гэртээ хоол хийж идээд кино үзээд амраад тий. 7 хоногийн 6 өдөр нь ажиллаад 7 дахьт нь намар гэдэн штэ тий. Тэгэхээр тийм үзэл санаа бодолтой байгаа бас үзэгч та бүхэндээ илэрхийлэхийг хүсдэг юм аа. За тэгэхээр энэ 7 хоногийн би багийн сэтгэлийн төлөв нэвтрүүлэг ер нь өндөрлөг төгөж байна. Ерөнхийдөө төгөж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ярилцсан сэдэв бол бид хоёр үнэхээр заяаны хосууд мөн үү гэсэн одоо сэдвээр ярилцлаа. Сонсогч маань нэг сонсогч авчий те. За тийм. Байна уу? Байна уу? Байна өдрийн мэнд. Өдрийн мэнд таарч. За баярлалаа. Хэн бэ? За сэтгэлийн нэвтрүүлэг гэсэндээ юм асуух гэсэн. Болж байх уу? Зөвлөгөө гэхүүдээ ерөөдөө. Би одоо нэг найз залуутай байхгүй юу? Тэгээд бас ерөөдөө байнга муудалцдаг. Тэгээд сүлдээ тэгээ муудалцаад ахаар айгүй сонирхолтой болоод байгаа. Тэгээд салт юм лүү гэж бодож байгаа. Энэ зөв юм болоо нэг зөвлөгөө өгөөч надаа. Юунаас ч муудалцдаг гэсэн бэ? Яг хэр том асуудал вэ? Жижигхэн асуудал гэж зөндөөл юм бит юм дөө. Дандаа жижигхэн асуудлаас. Та ихээр удаан үерхэж байгаа вэ? 2 жил. Яг тэр асуудал үүсээд хэрүүл маргаан одоо гарч ихэлсэн цаг хугацаа ер нь яг хэзээнээс бол. Тэр аягүй чухал таас тий. Сайхнаа төлөвлөдөө. Тэгээ яг ямар асуудлаар юу маргалдах уу? Одоо жишээ нь тий. Санал зөвлөлт шүү дээ. Би нэг юм хиймээрээдэг, нөгөө хүн маань өөр юм хиймээрээд гэдэг ч юм уу. Тэгэл тэрнээс алаад асуулсан. За тэгэхээр хариултаа том утгагүй хүлээж аваарэ. Холбогдсон баярлаа. За баярлалаа. За тэгэхээр энэ сонсогчийн хувьд бол би бас нэг зүйл бас тодруулах гэсэн юм аа үзэгчтэй. За одоо хоёр өөр хүн бүр эсрэг тесрэг байлаа гэж бодъё л да тий. Манай амрааминуудын үед айгүй дуугу тий. Би бол айгүй тийм галзуу юм ярьдаг тий. Тэгэхээр заавалчгүй бит хоёр бол яг бас заяаны хосууд биш гэсэн үг биш юм аа гэдгийг бас анхааруулчихсан юм аа бас онцлож тий. Тэр үзэгчд маань бас арай жоохон буруугаар ойлгож иж магадгүй. Учир нь миний яриад байгаа зүйл юм бэхээр бит хоёр үерхэд хамт одоо суулаа гэж үгүй амраа бит хоёр суулаа гэхэд бит хоёрын харьцаа удаан хүргэлжлэх тий. Одоо тэр хугацаа тэгээ бит хоёр хэр зэрэг адилхан зүйлүүд байдаг вэ гэдэг нь уялдаа холбоотой. Гэсэн үүднээс одоо тайлбарлаад байгаа юм шүү үзэгчтэй. Тэгэхээр саяны үзэгчийн үед бол амраа юу гэж бодож байна? Би чам сэтгэл зүйчийн үүргийг амраа руу шилжүүлээ. Яг миний бодлоор мэдээж хайр дурлал дөнгөж үүсч явах та. Үнэхээр халуухан аз жаргалтай байдаг. Түүний дараагаас яг ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёр биенээ таньж мэдээд эхлэхээр яг нэг үзэл бодлын нэг жоохон зөрчил гараад эхэлнэ. Магадгүй яг энэ тухайн энэ хэсгийг давж чадах юм бол магадгүй илүү амжилтанд хүрэх юм болов гэсэн бодлол төрж байна. Яг зөвөр ойр зургийн одоо нэг би юм хиймээр байхад манай хүн юм хиймээр байна гэдэг. Тэр энэ бол ерөөсөө л одоо би биенээ ойлгож хүндлэх асуудал нэг. Арай нэг жоохон дутмаг байгаа юм болов. Мэдээж хосуудын харилцаа хүндлэл гэдэг маш чухал зүйл байдаг. Хийнийхээ үзэл бодлыг хүндлэнэ гэдэг. За тэгэхээр сэтгэл зүйч хүний үүднээс би бас хариултаа өгөх гэсэн юм аа сайн үзэгчтэй. Тэгэхээр энэ шат бол хосууд болгон тааралдах ёстой шат юм аа. Одоо хосууд болгон энэ хүү шатыг даван туулж ээж дараагийн төвшин буюу одоо тэр нэг чухал сериоз нэгээд байгаа шүү дээ. Одоо үнэхээр те энэ миний найз залуу бит хоёр ирээдүйтэй байж болзошгүй гэсэн энэ шат руу очихын тулд заавал ийм үе шатыг одоо даван туулах хэрэгтэй байд юм аа. Тэгэхээр энийг бол одоо бидний өнөөдрийн яриад байгаа тэр 3 дахь шинж тэмдэгтээ бас андуурж болохгүй юм шүү те. Тэгэхээр одоо мэдээж саяны үзэгч маань бүсгүй юм байлаа те. Та бол өөрийн гэсэн амьдралдаа өөрийн гэсэн онцлогтой. Таны үерхэж буй залуучин ч гэсэн бас нэг өөр. Тэгэхээр мэдээж хоёр хүн нэг л хүн биш юм чинь зөрөлдөж л таараа. Тэгэхээр энийг аль болох те болох талаас нь шийдээд ингээд үзвэл яасан юм бэ? Хэрвээ энэ маш удаан хугацаанд ингээд үргэлжлээд байх юм бол энэ бол мэдээж эрүүл бус асуудал тий. Тэгэхээр ийм л зөвлөгөө өгсөн юм аа. За тэгэхээр ерөнхийдөө бол сэтгэлийн төлөв нэвтрүүлэг маань үгээр ер нь өндөрлж байна. Тэгээд амраамент хэлэх
зүйл байна уу? Амраа бит хоёр бас FM 119 дээр сэтгэлийн төлхөр гэсэн энэ хүн нэвтрүүлгийн радио хэлбэрийг бас явуулдаг байгаа. Хизээ гардаг лээ? Пүрэв гараг болгоны 19-с 20 цагийн хооронд Пигруу радио FM 119-ээр та бүхэн сэтгэлийн төлхөр нэвтрүүлгийн радио хэлбэрийг одоо шууд хүлээн авч сонсох боломжтой. Мэдээж яг дугаар болгон дээр бид аливаа нэгэн асуудал ярьдаг. Мэдээж гэр бүлийн харилцаа. Тийм болохоор Пигруугийн сонсогчид, Star TV-ийн үзэгчид пүрэв гараг болгоны 19-с 20 цагт Пигруу радиогоор бим гараг бүрийн 15-аас 16 цагийн хооронд Star TV-гээр сэтгэлийн төлхөр нэвтрүүлгийг хүлээн авах боломжтой шүү. За тэгэхээр би бас өнөөдрийнхөө ярьсан гоё сэдвийг гоё базаад те үзэгчтэй бас сануулах гэсэн юм аа. Тэгэхээр өнөөдөр бид нэр 3 шинж тэмдэг ярьсан байгаа. Эхнийх нь бол те бит хоёр заяаны хосууд мөн болов уу гэдгийг мэдэж болох 3 шинж тэмдэг. Эхнийх нь юу вэ Амраа? Урт удаан хугацааны нэг сериозны харьцаанд орох хүсэлтэй, эрмэлзэлтэй төлөвлөж байгаа тийм. Сериозны буюу одоо нэг чухал харьцаа гэдэг одоо хэлж болно шүү дээ. Хоёрт бол тэр хоёр хүн маань аль болох бид гэдэг үгийг хэрэгэлдэг тийм. Аливаа нэг зүйлийг хамт төлөвлөдөг. Гуравт бол бидний дөнгөж сая ярьсан тийм. Тэр хоёр хүн маань аль болох их адилхан зүйлүүдтэй байх. Одоо ийм байдлыг өнөөдөр ярилцсан билээ. За тэгэхээр үзэгчтэй тий бидэнтэй бас энэ хүү сайхан нартай өнөөдөр айгүй гоё гадаа шүү дээ. Айгүй сайн. Намрын налаар өдрүүдийн нэг. Тэгээд Улаанбаатар хотын маань одоо 372 жилийн төхөж байгаа. Энэ өдөр. Тэгэхээр бидэнтэй байсанд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.